Та бүхэндээ шинэ vlog-аар уулзч байгаа баяртай байна. За өнөөдөр ихтэй болохоор өөртөөхөө одоо магистр сурсан туршлагаа хуваалцгаа шийдсэн байгаа тийм. Тэр чинь болохоор Солонгосоос ирэхэд эндээ ирээд мастерд орсон шүү дээ тийм. Тийм болохоор би л анх хэрэгтэй нэг тийм энэ сургуульд орох юмсан гэсэн бодлого ирсэн байхгүй юу. Сургууль салцгадлаагүй. Тэгээ зөвөр нөх хэлний бэлтгэл явж явах хугацаанд ангийнхаа хүмүүсийн сонгосон сургуулийг иргэдэд дагаад одоо гадаад оёрт аль сургууль руу их ордсон бай тэрийг харж байгаа л иргэдэд орсон. Миний хувьд болохоор сургууль сонгох дээр ер нь айгүй их ботсон. Яагаад гэхээр сургуулийн төлбөр бас үнэтэй болохоор тэтгэлэг гайгүй сайн өгдөг. Эсвэл төлбөрний хямд тэгээд сөүлд байдаг байршилтай сургууль сонгох юмсан гэж маш их хайж агаад яг хоёр сургууль бодож олж ирсэн. Нэг нь болохоор Камвондиак гэдэг Чунчонд байдаг улсын сургууль. Тэдний төлбөр нь хямд. Гэхдээ сөүлээс жоохон зайтай. Нөгөөх нь болохоор одоо Сөүл Ширвдиак гэдэг яг сөүл гэдэг тэгсэрнээ бас улсын сургууль тэгээд төлбөр нь хямд гэдэг. Би ч болохоор нэг нь хувийн сургуультаараа нөгөөх нь болохоор Энэгээ дагаад адилхан сөүл Ширвдээ хоёр сургууль сонгож хийчихсэн. Одоо манай Монголд ч жишээлбэл 9 сард л хичээлийн шинжилгээ эхэлдэг шүү дээ. Солонгост болохоор хичээлийн шинжилгээ нь 2 байдаг шүү дээ, 3 сар, 9 сард гэдэг. Тэгэхээр 2 удаа эсэлт авдаг гэсэн үг. Дээрээс нас нөгөө эсэлт маань ч гэсэн яг үндсэн одоо 3 сарын эсэлт байлахад нэг 10 сараас ч илүү эхлэнгүүтэй нэмэлт эсэлт гэдэг нэг 12 сараас хүмүүс авдаг шүү дээ. Тэгэхээр тэр нь маань материал бүрдүүлэлтийн хугацаанд арай богинохон байдаг тийм үндсэнгээс. 3 сард эсэлж орох одоо хүмүүс нь сая уянга хичээлдэг шиг 10 сард тийм 9 сард орох хүмүүс нь 5 сард ингээд бүртгэлэн эхэлдэг сургуулийн сайтн дээр нь тавигдчихдаг тийм. За тэгээ сургуульд шинчэн хийгээд болохоор төлбөр төлдөг. Нэг сургууль одоо жишээлбэл манай сургууль болохоор Сөүл Ширвдээ тухайн үед 50,000 вон төлж исэн. Тэгээд Камвондууд шинчэн хийх гэсэн чинь бас 50,000 вон гэсэн юм. Тэгээ би 50,000 вон дээр голоо зохиод яг нэг сургуульд шинжээ хийжсэн. Гэхдээ одоо ингээ эргээ ботхоор амар эрсдэлтэй үйлдэл хийжсэн байгаа байхгүй юу. Хэрвээ тэр сургуультай тэнцээгүй байсан бол тэгээл сургууль авчихсан. Тэгэл дахиад бүтэн одоо тий 1-2 семестрийн төлбөр хэдэн сая вон төлөх юм байсан байгаа байхгүй юу. Гэтэл тэгээ яг азар юм уу юугаар энэ одоо ямар ч сургуульд тэнцсэн. Тэгээ манайх бас нэг 60 мартай бас нэг хувийн сургууль гэдэг бодохаараа улсынхаас арай жоо үнэтэйс байхгүй. Тэгээ би чинь сургуульдаа 60,000 тэгээ Сөүл Ширвдээд 50,000 гэд бас гороогоод тэгээд чи ер нь л айгүй олон сургууль тэгж нэг зэрэг ингэж одоо гой сургууль гэсэн үг шүү дээ тий гой. Яг үнэ. Том сургуулиуд бас ингэ шинжээ хийх юм лээ гэсэн чинь би тэр жоохон эсэлтийн ураажинтай жоохон горооцсон баг. Сургуулийн төлбөрийн хувьд болохоор мэдээж хувийн сургууль улсын сургууль гэж ялгаатай шүү дээ. За хувийн сургууль таны төлбөр хийдэ. За манай сургууль болохоор би бас ягаад хувийн сургуулиудаас энэ сүнжлийг сонгосон байх гэхээр гадаад оюутнууд аяг их ордог учраас тэр тэтгэлэг өндөртэй байдаг байхгүй юу? Гадаад оюутны тэтгэлэг нь ерөөхдөө нэг 60% аваад миний хол нэг семестрийн төлбөр нэг сая 800 тайлт гэсэн. Зөв. Ер нь л сүнжлээс бусад хувийн сургуулиудаа авах юм бол төлбөр нэрээ хямд байдаг байхгүй юу? Бүх оюутан бүх оюутан. Гоё. Одоо нэг тэтгэлгээ хамгаалахын тулд нөгөө хичээлийн зүгээр дүнгийн оноо заасан байт юм бэл. Ерөөдөө голч нь 87 илүү тэ 87%-аас дээш ээжиж дараагийн семестрт ч гэсэн гадаад оюутны тэтгэлгээ аваа явна. За тэгээд манай сургуулийн хувьд болохоор төлбөр нь ерөнхийдөө бол бүтэн нэг семестрийн төлбөр нь 2,400,000 вон гэдэг байсан. Тэгээд тэрнээсээ гадаад оюутны тэтгэлгээ 50% тэтгэлэг аваад сая 200,000 вон нэг семестрийн төлдөг байсан. Тэгээд тэтгэлэгт болохоор манайх топгийн оноо хамаардаггүй. Тэгээд дүнгээсээ шалтгаална. Тэгээд тухайн семестрт суралцсан кредитнийхаа онооноос шалтгаалаад нийт одоо гадаад оюутны 3-ны 2 тэтгэлэг авдаг гэсэн. Тэгээд 3-ны 1 нь бол тэтгэлэг авахгүй заавал үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр тэр 3-ны 2 гэдэг тоонд багтаж орохын тулд хүүхдүүд одоо заавал дүнгээ сайн гаргахын төлөө тэгээд хичээлээсаа илүү олон хичээл судлахын төлөө дүн нь тэнцчих юм бол хичээлийнхаа тоогоор өрсөлддөг гэсэн аахгүй. Тэгээд маш их өрсөлдөөнтэй ер нь гадаад оюутнууд сурдаг байсан. Тэгжээж тэтгэлэг авдаг гэсэн болохоор хичнээн төлбөр нь багч гэсэнтэй ачаал бол жоохон их байдаг байсан. Нийт магистр маань 2 жил сурахдаа 24 кредит судлах хэрэгтэй тий. Тэгээд энэ 24 кредитийг одоо хуваагаад 4 семестртээ өөрөө оюут маань зохицуулаад сурах хэрэгтэй. Тэгээд би нөгөө мэрэгчлээ сольж магистрт орж исэн учраас заавал сонсох ёстой ерөнхий эрдмийн хичээл гэж байдаг шүү дээ. Сонсууг хамаг гээд 3 одоо хичээл буюу нийт 9 кредит дээр нь нэмж судлаад миний хичээл баг 33 кредит хичээл судлах шаардлагатай болж исэн. Жохон кредит зохицуулалтаа мэдхгүй анхандаа. Юу хийсэн?
сонсоогомог нэг семестр бүгдийг шахаад мастерын дээрээс нь 3 хичээлтэй нийлээд нэг семестр нэг хөгжиж үлээ. Танд одоо энэ 4 семестр сурснаас хамгийн хэцүү санагдчихсан үе нь яг хизээ вэ? Надад хамгийн хэцүү санагдчихсан. Ер нь бол хамгийн сүүлийн 4-р семестр байсан. Тэгээ би чи яг нөө үзэх хичээл ганцхан байсан л да. Тэгээд давхар нөө диплом бичижсэн учраас бараг хичээл үзэж байгаа юм шиг л айгүй хэцүүсэн. Надад болохоор хамгийн ихний семестр амар хэцүүсэн та мэдэн штэ. Тэгээд яг үдээ нөгөө нэг бид нар чи ингээл өөрсдөө гайгүй болж байгаа даа хэлтэй устаадаа гэж боддог шээ. Товхийн 5 оноо моног ч юм уу те. За ерөн солонгос хэлтэй ажгүй болчлаа. За одоо магистрт ороод. За одоо хэлний бэлтгэлийн 5 өдрөөсөө за амраад одоо гэдэг явж байсан. Магистрт л очиж нэг учиртай гэх. Тэгээд яг магистрт ороод эхний семестр ингээд би нэг 3 хичээл судалж байсан. Тэгээд яасан чинь ерөнхийдөө үндсэн ингээд хичээлүүд маань одоо уншиж танил хичээлийн сурах хичүүд маань ихэвчлэн англи хэлтэй. Тэгээд дипломын сэдвүүд өмнө бичигдсэн байгаа хүмүүсийн дипломын ажлууд нь дандаа англи хэл дээр өгч юм уу те. Тэрийг солонгос хэл дээр болгож өөрийнхөө одоо репортыг бэлдээд тэгээ буцаагаад ойлгоод тэрийг солонгос хэлээр илтгэлээ тавьдаг ч юм уу те. Яг ийм нөхцөл байдал тэгээд ингээд аюу олон оюутнууд ааш хүн би ганцаараа биш те. Тэгээд бүгд гадаад оюутан биш мэдээж солонгос оюутнууд бас байгаа учраас тэд нартай ингээд харьцуулагддаг юм байлээ. Тэгээ яг тийм орчинд нөгөө нэг анх удаа ингэж орж үзэж байгаа болохоор өөрийгөө бүр үнээр суг гэдгийг амар мэдрээ зүр ингээд амар сэтгэл санаагаар унжсэн. Хэцүү байж байгаа. Тэгээ сүүлдээ дараагийн семестрүүдээс нь дээрдэггүй яг адилхан тэгэл хичээлээ хийхгүй бол яг адилхан байлтайсан. Гэхдээ хамгийн гол нь зүгээр юу нь өөрчлөгдсөн бэ гэхээр угаасаа ийм хэцүү байдгийн. Гэтэ зүгээр ингээд өдөр болгон хийгээд байвал одоо нэг өдөр гэхэд те нэг мэдгээд ингээд энэ семестр дуусаад ингээд ард нь гардаг гэдгээ ингээд семестр өнгөрөх тусам илүү ингээд мэддэг болоо те. Тэгээд ингээд амар сэтгэлээр унж шантрахаа болоод за ямар ч хэсэн хэцүү гэхдээ энэ ард гарна гэдэг юм болчихдээ. Басан цогц авчтай шүү те. Миний бол эсрэгээрээ эхний семестр бивэл жоохон сургуулаас амар зайлс гэдэг. Айл болох очихгүй гэх. Ямар сандал эхний семестр 2 хичээл сонгож байгаа байхгүй. 3 хичээл сонгож байж би ингээд жоохон ачааллаа. Ингээ баланстай авч явах боломжтой байтал чинь эхний семестр 2 хичээл сонгоцсон. Тэгээд тэр нь зөвхөн нэг нь мэрэгжлэх, нэг нь мэрэгжлийн бусыг сонгоцсон байхгүй. Ямар хичээлээ үзэх ёстойгоо мэдэхгүй учраас 3-4 дахь семестр зүгээр нөгөө бүх ачаал ингээд огцом нэмэгдээд надад сүүлийн тэр 4 семестр л аюу хэцсэн. Тэгээ надаа юу намайг хэцээд гэсэн гэж. Тэгээ ингээд тэр ингээд одоо хичээлийг ойлгоод тэг ингээд амар тийм логиктой ярих. Яг үнэ. Логиктой ингэж тий тэр яг ингээ ойлгоод өөрийн болгоод тий ингээд асуудлыг дэвшүүлээд тэр асуултыг хүмүүсээс асуугаад буцаагаад багшаасаа фидбек аваад тэрийг нь ойлгосноо дахиад ингээд одоо хэсэг хийх тий юу гэхлээр дүгнэлт ингээд анализ хийнгүү тий тэрийгэ бүгднийг толгойдоо боловсруулаад дахиад тэр олон хүмүүст ингээ буцаага хийлнэ гэдэг энэ бол бүр ингээд амар хэцүү. Би айда бүр ингээд хэлхэл авчихад өөрийнхөө юу ярьж байгааг ойлгохгүй. Одоо нөгөө диплом мэдэх багшаа бас сонгох хэрэгтэй гэдэг тийм. Яг манай сургуулийн хувьд шууд эхний семестрээр сонгосон ч болно. Эсвэл одоо багш нараа танихгүй тохиолдолд одоо эхний семестр хичээлийн үзчихээ. Эсвэл 2 семестр ч юм уу үзчихээд ер нь бол 3-аас заавал диплом мэдэх багшаа сонгох хэрэгтэй байдаг. Нөгөө нэг манай сургуульд нэг тийм азтай юм байсан болохоор менторинг байсан. Тийм. Тэгээд тэр нь юу гэхээр шинээр дөнгөж хэлж орж ирж байгаа хүүхдүүдэд одоо 4-р семестрийн сомбэ тий төрүүлээд сурж байгаа одоо ах эгч нар нь зөвлөж зааж чиглүүлж өгдөг тийм одоо сайн дурын ажил хийдэг хүмүүс байдаг байсан тулдаа би бас арай илүү мэдээлэл аваад тэг ингээ багш нарын талаар бас мэдээлэл аваад би ч бас мэдээлэл авдаг тийм. Тэгээд хичээлүүдийн талаар бас мэдээлэл авангуудаа за энэ багш бол ийм энэ багшийн онцлог нь ийм тэгээд чи энэ семестртээ 1-р семестртээ энэ хичээлийг сонгочихорой гэд ийм зөвлөгөөг аваад сонгож байсан болохоор бас харьцангуй гайгүй багш сонголтын дээр би бас нэг амар тэгж хэцүү байгаагүй. Солонгос зэрэг одоо магистрийн хичээл сурахаар одоо нэг хэцүү ч миний хувьд жоохон хэцүү ч юм ядаргаатай ч юм нөгөө хэшиг буюу ингээд нэг олноороо уулзаж хоол идэж ярих гэдэг нэг юм байдаг тийм парти. Одоо хичээл эхэлсний парти, хичээлийн дундуур парти, хичээл төгссний партиг аюух тийм юм хийдэг нь одоо би нэг юм олон үедээ явах газар байх дургу хөндлөлт татдаг. Тэгээ нэг зан характартай таарахгүй гал тэр чинь ингээл
Уг нь бол уулзаал ингээл багш нар өөрийгөө таниулах, гоёор юм үлдэхтэй тийм суудал байтал чинь ингээд би очихоор ингээд амар хэцүү хинтээ юу ярих юм гэдэггүй ингээд чимээгүй тэ ингээд суугаа байх бас хэцүү тийм хэцүү юм байдаг байсан. Манай Монголд тийм соёл байдаг байх тий. Багшаас айлуулах амар хол гэдэг бол юу багштайгаа хамт айхгүй тий. Солонгост ч нэг өөрсдийнх нь тэр нэг хоолны, архины тэр одоо савын сянгаар тий. Нийгмийн харилцааны одоо тэр соёл нь өөрөө хоол, арх, кофе тий. Яг ийм зүйлүүдээр дамжуулж юм биш нөгөө нэг одоо тотносдаг яа. Юу хэцээдэг гэхээр хоолоо эзний хатаа шууд кофе. Солонгосчууд ч ингээл гээл суугаал юм тий. Хизээ багш өндөгөөд явъя гэж хэлэн тэр болтол оюутнууд нэг л тэгээд сүүлдээ яг семестрийн төгсгөлд бол би зүгээр юу яасан. Хүлэн зөвшөөрсөн. Би өөрөө энэ цагт аюу гоё enjoy хийж те аюу гоё бай. Тэгэхгүй бол энэ хизээш өөрчлөгдөхгүй тийм соёл байгаа байхгүй. Тэгээд хамгийн гол нь өөртөө бас найзтай болох. Тэг үеийн найзтай болох боломжийг солонгос хүмүүстэйгээ гоё найзлах те. Тэгээд найзтай болчихоор тий тэгээд нөгөө найзтай болчихоор надад аюу гоё түшигтэйсэн байхгүй. За тэгээд энэ үртэл дууссан шүү дээ. Бүгдийг ярьсан. За тэгээд магистрт сурах гад сургуулаа хайж байгаа, бэлтэж байгаа тий эсвэл яг одоо Солонгост магистрт сураад явж байгаа. Эсвэл дипломын ажил дээр явж байгаа ч юм уу тий яг адилхан ингээд нөхцөл байдалд явж байгаа хүмүүстэй хандаад хэлэхэд тэгээ энэ бүх үйл явц процесс чинь нэг өдөр дуустгийн шүү. Тэгээ арт нь айгуу гоё гараад нэг л үед ингээл хизээч дуусахгүй шиг яваа л гэхдээ айгуу хэцүү тохоо үедээ. Гэхдээ айгуу гоё арт нь гарчдаг юм билээ. Тийм болохоор утгагүй арт нь гарчнаа. Тэгээ санаа зовлтгүй шүү. Тэ. Одоо утгагүй бас шинэ семестр эхлэх чинь. Баятیں۔ За хэлэх болохгүй. Блог минутанд маш их баярлалаа. Дараагийн влагаараа уулзлаа. Баяртай.